Сайн байцгаана үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизээс 5 гараг бүртээ бэлтгэн үзүүлдэг Зөв мэтгэлцээ нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим. За бид энэ 7 хоногт нийслэлийн ногоон байгууламжуудын тоог нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо хамгийн чухал гэсэн сэдвээр оролцогчдоо мэтгэлцүүлэх болно. Нийслэлийн ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо хамгийн чухал. Орчин үед уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, тоосчлт, хэд төвлөрөл зэргээс үүдэлтэйгээр хүн амын дунд эрүүл мэндийн асуудлууд болон бусад сөрөг үр дагаврууд гарсаар байна. Мод, бут, зөвлөг, цэцэрлэгт ногоон байгууламжууд нь зөвхөн гойцон үүрэг гүйцэтгэхээс гадна агаарын чанарыг сайжруулах, дуу чимээг намсгах, хүмүүсийн стресс бухимдлыг бууруулах, сэтгэл санааг тайвшруулах зэрэг олон талын үр ашигтай. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нь зөвхөн төр захиргааны байгууллагын үүрэг үү, эсвэл иргэдийн оролцоо чухал уу? Хэрэв иргэдийн оролцоо чухал бол тэднийг хэрхэн яаж оролцуулж амьдрах орчноо эрүүл таатай болгох ёстой вэ? Нэвтрүүлгийн сэдвийн хүрээнд та бүхэнд танилцуулгыг хүргэлээ. Одоо энэ 7 хоногийн мэтгэлцэгчтэй танилцуулъя. 1-р эндэрт 1-р агийн ахлагч, нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэнд нөлөөллийн үнэлгээний албаны эрдэм шинжилгээний ажилтан доктор Отхон Бэмбийн оюун эрдэнэ. 2-р эндэр ургамал судлаач, биологийн багш Балдан Доржийн Баярмаа. 3-р эндэр New Urbanism компани захирал хот төлөвлөгч Зоргийн Туяа. 4-р эндэрт хөгжлийн бодлого төлөлтийн институт төрийн бус байгууллагын захирал хотын удирдлагын мэргэжилтэн Лавгсүрэнгийн Ануу Үжин. За ингээд та хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Бид нийслэлийн ногоон байгууламжуудын тоог нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо хамгийн чухал гэсэн сэдвүүрэнд энэ 7 хоногийн мэтгэлцээнийг явуулах болно. За ингээд 1-р багаас үндэслэл илтгэлийг танилцуулж эхлэх болно. Эхний хэсэг бол багийн ахлагчдын үндэслэл илтгэлийн хэсэг байгаа. Ингээд 1-р багийн ахлагч оюун эрдэнэ танд 3 минутын хугацаавь цагийг явуулж эхэллээ. За сайн байцгаана уу телевиз үзэгч та бүхэндээ энэ орой мэндийг өргөн төвшүүлье. Мөн мэтгэлцээнд оролцож байгаа хамт байгаа хүмүүстээ бүгдд нь энэ орой мэндийг өргөн төвшүүлье. Тэгэхээр альва одоо асуудлыг иргэдэд мэдээлэхээс ахгуулаад тийм ээ шийдвэр гаргах төвшин хүртэл нь иргэдийн оролцоог хөгжлийн үе шат толгонд оролцуулж байгаа энэ одоо үйл ажиллагааг бол иргэдийн оролцоо гэж бид авч үзэх хэрэгтэй. Тэгэхээр иргэдийн оролцоо нь хүрээлэн буйн орчинд яаж нөлөөлөх вэ гэдэг талаас авч үзэх юм бол хүрээлэн буйн орчны тэнцвэртэй байдлыг хадгалах, хүний эрүүл мэнд, аюулгүй орчныг амьдрах, орчныг бүрдүүлэх, дэмжих, амьдралын чанарт нөлөөлөх, хотын одоо тийм ээ үзмжинд нөлөөлж байгаа тэр одоо чиглэсэн үйл ажиллагаануудыг нь одоо зохиомлоор болон байгалийн хэлбэрээр үүсгэж байгаа тэр ногоон бүтцийг бол ногоон байгууламж гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ ногоон байгууламж нь төлөвлөгтөө оршин суугаа бүс тухайн бүс нутагт оршин суугаан хүн амынх нь тийм ээ санал оролцоог тулгуурлаж хийсэн ногоон байгууламж нь бол одоо үр дүнтэй ялангуяа хүн амын эрүүл мэнд болон амьдралын чанарт нь эргээр нөлөө үзүүлдэг цаашлаад эдийн засгийн үр ашгийг авчирдаг ийм одоо шийдлүүд байдгийн байна гэдгийг бол дэлхийн олон судалгаачид гаргаж ирсэн байгаа. За ногоон байгууламж нь яагаад одоо иргэдийн оролцоо чухал байдгүй гэхээр ногоон байгууламжийн насжилт болон түүний хэрэглээ тийм ээ түүнийг одоо арчилгаа зэрэг олон хүчин зүйлсийг одоо иргэдийн тусламжтайгаар яг тухайн бүс нутгийн иргэдийг оролцуулж хийснээрээ бол тийм ээ үр дүнтэй тухайлбал насжилтыг 10-аас 10 жил хүртэл хуваар нэмэгдүүлдэг, эдийн засгийн үр ашгийг нь 30% хүртэл нэмэгдүүлдэг. За дээрээс нь хүн амынхаа эрүүл мэнд нь 30-аас 40% хүртэл одоо сайжирдаг ийм үр дүнгууд гардаг учраас ногоон байгууламжийг бол иргэдийн оролцоо тулгуурлан хийх нь зүйтэй байдаг. За тэгэхээр иргэдийн оролцоог нэмжихийн тулд бид нар яах ёстой вэ гэхээр ногоон байгууламжийг сайжруулахын тулд эхлээд иргэдийнхээ тэр одоо хот төлөвлөлтөнд дотор иргэдийгээ сонсох шаардлагатай байна те. Ногоон байгууламжийг хэрхэн зөв төлөвлөх ёстой юм бэ гэдэг иргэдийг сонсох ёстой байна. Хоёрд нь иргэдийг сургах ёстой байх нь байна тийм ээ. Дараа нь хамтруулж ажиллуулах тийм ээ. За дээрэс нь урамшуулах энэ системийг нэвтрүүлэх, дээрэс нь одоо ногоон байгууламжийг эзэмжүүлэх энэ системийг нэвтрүүлснээр одоо иргэдийн оролцоог дэмжих тэр орчин бүрдэж байна. Тэгэхээр иргэдийн оролцоо дэмжигдснээр нэмэгдснээр одоо олон төслүүд бол үр дүнд гарсан байдаг дэлхийн судалгаанууд байдаг. Жишээлбэл одоо тийм ээ иргэдийн оролцоог 2020 онд гарсан судалгаагаар бол иргэдийн оролцоог нэмсэн одоо олон
олон одоо төслүүдийн хамгийн дээд амжилт нь бол 70% хүртлээр тухайн төсөл сайн үр дүн үзүүлсэн. Энэ нь иргэдийн оролцоо 60% хүртлээр нэмэгдсэн ийм үзүүлэлттэй төслүүд байсан байна. Тэгэхээр ногоон байгууламжийг бий болгоход бол иргэдийн оролцоо бол юунаас илүү чухал байдаг юм байна гэдгийг бол одоо энд дурдхан зүйтэй байгаа. Тэгэхээр төлөвлөлтөөс ахуулаад гүйцэтгэл хүртэл ногоон байгууламжинд иргэд оролцох зүйтэй юм аа. За баярлалаа. За нийслэлийн ногоон байгууламжны тоог нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо яагаад чухал юм бэ гэдэг талаар за 1-р агийн ахлагч үндэслэл илтгэлийг танилцууллаа. Одоо 2-р агийн ахлагчийн үндэслэл илтгэлийг бүгдээрээ сонсцгоё. За 3-р энэ дэр Туяа танд 3 минутын хугацааг цагийг явууллаа. За бүгд нь орой мэндийг хүргэе. За ногоон цэцлэгч Аятай Тухтай хотод амьдрахад ямар таатай байдаг вэ гэдгийг бүгдөө мэднэ. Ямар одоо эрийг нөлөөлөл гэдгийг бүгдөө мэднэ. Эндээ ч гэсэндээ иргэдийн оролцоо, газрын эзэдийн оролцоо, өмчийн эзэдийн оролцоо чухал гэдгийг бүгдөө мэднэ. Тэгэхдээ хотод зөвхөн өнгө үзэмж нэмж байгаа юу ногоон байгууламж. Хот өөрөө ер нь ямар бүтцтэй юм бэ? Ногоон байгууламж ер нь ямар систем дотор нь экосистемд нь оролцдог юм бэ? Юуны одоо тохируулгад ажиллах хэрэгтэй юм бэ? Давхар зөвхөн хараад сайхан үзэмжтэй байх хэрэгтэй байна уу? Нэг бол хотын өөрийг нь эрслээс хамгаалах бас нэг байгууламжийн нэг хэсгүү гэдгийг бид нар ойлгож ээж хот өөрөө өмнө ямар зорилго тавьж байгаагаас хамааруулаад зөвхөн иргэдийн оролцоо биш, иргэдийг тэр оролцуулах нөхцөлийг бүрэлдүүлэхэд хотын захиргаа, удирдлага, дээрээс нь одоо энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа техник норматив одоо юу гэдгийг аргачлал арга зүйгээр хангаж байгаа тэр секторуудын оролцоо нэн чухлаа. Яг өнөөдөр бид нар ногоон байгууламжийг бий болгоно гэж зөвхөн одоо цэцэрлэгцэн орчныг бий болгоно гэж ярьж байна. Гэтэл яг өнөөдөр уур усны аварт бид нар авахчаад байна. Өнөөдөр усны одоо нөөцийн асуудлыг бид нар ярьж байна. За тэгээд борооны усны асуудлыг услахааны асуудлууд яригдана энэ ч. За тэгээд ямар байгууламж нь ямар ногоон байгууламж нь байж иж хүндээ ээлтэй. За өнөөдрийн одоо нөгөө ногоон байгууламжийн талаарх нийтийн боловсрол. За тэгээд хот яг юуны төлөө зориод байгаа юм бэ гэдгийг ойлгох юм ойлголтуудыг явуулж тэр дотор тогтолцоог нь бий болгож иж за аж ахуйн нэгжүүдийг дэмжиж иж за тэгээд дээрээс нь мэрэгжлийн байгууллагуудад юу тогтогдоод байгаа вэ гэдэг асуудлыг харж иж тэгээд цааталт нь хамгийн том өөрөөр хэлбэл ногоон байгууламжийг бий болгодог ойн аж ахуй дээрээс нь цэцэрлэгтийн аж ахуй за тэгээд иргэдийн өөрсдийнхээ нийтийн мэдлэг нь гарч ирж иж энэ одоо цогц явах юм бол гэж харах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн иргэдийн оролцоо гэдэг иргэдийн оролцоог хангуулах асуудал ярьж байгаа боловч энэ үр дүнд яг юу хүлээж авах гэдэг байгаа гэдгийг ойлгоогүйгээр бидний ногоон байгууламж гэдэг юм ярихгүй. Ногоон байгууламжийн цаанд бид нар бас дахиад одоо тодорхойлт тарихт болчих жоох байхгүй. Хамгийн наацхан ногоон байгууламж гэдэг бол өөрөө ландшафтын нэг том бүтэц байхгүй. Гэтэл яг байгалаараа байгаа нэг хэсгийг бид нар ярихгүй байна. Өнөөдөр хүний гараар бүтэж байгаа хэсгийг ярихгүй байна. Тэрний ландшафтын иж бүрдэл болж байгаа хатуу хэсэг гэдэг өөрөөр явган зам, тогтчлтууд, сандлууд, хогийн сав, гэрэлтүүлэг гэдэг энэ бүгд тавьж байгаа стандартууд чинь тогтоог байгаа учраас өнөөдөр бид нар бордюрын асуудал, өнөөдөр байнга өнөөдөр гэрэлтүүлэг сольж байгаа асуудлууд эний цаана одоо ногоон байгууламж нь өөрөө одоо хүндээ хэр ээлтэй вэ гэдгийг бүрэн ойлгоодаггүйгээсээ болоод бид нар ямар ч үргүй ажил хийгээд ингэ цаг зараад байгаа асуудал гарч иж байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн иргэдийн оролцоо биш. Тэгээ энэ иргэдийг оролцуулах, өөрсдөө хамтрах энэ тогтолцоог бүрдүүлэхээс нааш бид нар энэ хотыг ногоон болгох, хотыг цэцэрлэгжүүлэх, хотыг ая тухтай болгох, хотыг эрслээс хамгаалсан аятай тухтай хот болгох энэ одоо зорилготой бид нар хүч чадахгүй маа гэдгийг хэлэх гэсэн. Тийм болохоор энэ бол бүх хүн нийтийн оролцох талуудын хамтын ажиллагаа. Энэ гэж бид нар аятай тухтай хоттой болно л гэж хэлж байна. За баярлалаа. За 2-р багийн байр суурийг сонслоо. Одоо багийн гишүүд багийн ахлагчдын тавьсан үндэслэл илтгэлийг дэмжих хэлбэрээр дэмжлэг илтгэлийг тавьж мэтгэлцэх болно. За ингээд 2-р эндрээс эхлэе. За мөн одоо энэ хугацаанд та бүхэн биенээс асууж хариулах боломжтой. 4 минутын хугацаа бий. 2 болон 4-р эндэр. За 2-р эндрээс эхлэе. За сайн байцгаана уу та бүхэнд энэ ураа мэндийг хүргэе. За нийслэл хотын ногоон байгууламжийн одоо тоог нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо чухал гэсэн одоо байр сууриас манай баг оролцож байна. За иргэдийн оролцоо чухал гэдгийг бол одоо дэлхийн олон улс орнуудад одоо баталсан ийм судалгаанууд байна. За жишээлх юм бол одоо доктортой байдлыг бий болгох. За энэ болохоор зэрэг одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2020 оны судалгаагаар батлагдсан иргэдийн оролцоотой одоо хэрэгжсэн энэ төслүүд бол 5-аас 10 жилийн одоо ийм урт настай байна тий. За арчилгаа сайтай байд юм байна. За шалтгаан нь иргэд өөрсдийн одоо нөгөө тэг бүтээлдээ хариуцлагатай хандах, за сүйтгэхээс хамгаалах, за хамт олонний уур амьсгалыг бүрдүүлдэг гэх мэтлэн одоо ингэ дүгнжээ. За тэгвэл энэ иргэдийн оролцоо ногоон байгууламжийн одоо ногоон байгууламжинд оролцсноороо зардлын үр ашгийг бол одоо хэмнэдэг байна гэсэн Дэлхийн банкны судалгаа гарсан 2019 оны. За иргэдийг хамруулсан ногоон байгууламжийн төсөлд бол одоо төрийн зардал одоо төслийн зардалд бол дунджаар 35% нь одоо хэмнэгдсэн ийм судалгаа гаржээ. За манай Монгол орны хувьд бол одоо Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагын одоо ногоон байгууламжийн үзүүлэлтээс бол хамгийн одоо доогуур түвшин буюу 9-12 м²-аас бол одоо бүр доош орсон үзүүлэлттэй явж байгаа. Нэг хүнд оногдох одоо ногоон байгууламжийн хэмжээ бол одоо 2016 оноос хойшоо ингээд өсөлттэй явж байгаа хэдий ч гэлээ маш одоо нөгөө удаашралтай байгаа. За өнөөдрийн одоо үзүүлэлтээр дүгнээд 2023-аас одоо 2025 оны одоо энэ үзүүлэлтээр аваад хэлэх юм бол 5.7 м²-ийн одоо ногоон байгууламжны хүнд ногдож байна гэсэн юм статистик судалгаа гарсан мэлээ. За тэгэхээр зэрэг яагаад ингэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ үзүүлэлтээ хамгийн бага үзүүлэлтээс Монгол орны одоо манай нийслэл хотын тийм ээ энэ ногоон байгууламжийн м²-д яагаад юм бага байгаа юм бэ гэхээр зэрэг энд бол иргэд бид нар ингээд оролцох хэрэгтэй маа. Иргэдийг энд нөгөө зөв системтэйгээр татан оролцуулснараа одоо өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо доо чатал байг гэхэд бид нар ахих юм төвшөнд хүрэх юмаа гэдгийг одоо санал болгож байгаа. За тэгээд одоо энд бол юу яасан байна? Дөрөвдүгээр энэ дээр асууж болно шүү. Олон судалгааны үр дүнгууд байна. За тэгтээ бол Улаанбаатар хотын одоо хэмжээнд бол маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. За тэгтээ бол энд Улаанбаатар хотын иргэдийн оролцсон одоо төслүүдийн 65% нь бол одоо ногоон байгууламжийг одоо нэмэгдүүлдэг гэсэн юм нийслэл иргэдэд нөлөөтэй хурлын одоо юм одоо тайланд одоо тусгагдсан байна. За нөгөөтэйгөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2019 оны судалгаанд бол иргэдийн одоо төлөвлөлтөөс тийм ээ иргэдийн төлөвлөлтөөс за эхлэж ингэж иргэдийг төлөвлөлтөөс эхлэн оролцуулсан нөхцөл бол хотын ногоон байгууламжийн чанар, за хүртээмж, одоо хүрээлэн буй орчны давтамж нь 20-оос 40% одоо өсөлттэй байна гэдгийг тайлгансан. За одоо жишээлх юм бол манай Монгол оронд бол 16 оноос хойшоо маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд за ингээд явж байгааг үндсэн дээр нийтдээ бол одоо энэ төсөл хөтөлбөрүүдийн одоо хүрээнд бол одоо хамгийн одоо их одоо энэ ногоон байгууламжийн одоо юуг м²-г одоо ингээд нэмсэн энэ төсөл хөтөлбөрүүд бол одоо бидний энэ түрүүчи ярьсанчлан миний гудамж. За тэгээд нөгөө тэрбум мод үндэсний хөлгөөн гэх мэтчлийн одоо хөтөлбөрүүд хэрэгжээд маш олон амжилттай явж байгаа ч хэдийчлээ мөн л яах юм илүү одоо нөгөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлэлттэй харьцуулахад бууралтай байгаамаа. Тэгэхээр зэрэг ер нь л бол энд одоо иргэд одоо оролцсноороо бид нар илүү үр дүн төрөх юмаа гэсэн байр сууриас манай баг одоо ингэж оролцож байна. За баярлалаа. Дөрөвдүгээр энэ дээр за хоёрдугаагийн дэмжлэг илтгэлийг За баярлалаа. Манай нөгөө багийн үндслүүдийг маш хангалттай сайн сонслоо. Тэгээд энэ дунд яг өөрсдийнх нь яриан дунд нь өөрсдийнх нь судалгаа болон бодит баримт гээд байгаа дунд нь манай үндслэл өөрөө орцсон байна гэж харж байна. Тэр нь юу гэх гээд байна гэхлээр ерөнхийдөө бол олон улсын стандарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагч гэдэг юм уу эсвэл бусад одоо олон улсын хотуудын стандартыг ингээд аваад үзвэл угаасаа манай ногоон байгууламж бага байгаа. Үнэн. Тэрийг бол хинч үгүйсэхгүй. Тэгтээ түрүүний яг таны дурдсанчлан хэрэгжүүлж буй бүх ингээд нэг төсөл хөтөлбөрүүдийнхээ хуваар нь тооцоод харах юм бол миний мэдхийн 2010 оноос хойшоогоо Улаанбаатар хотод ихэнх ногоон байгууламжтай холбоотой төслүүд эсвэл ямар нэгэн хөтөлбөрүүд эсвэл аль нэг мод тарих өдөрлгүүд нь ихэнх нь хувийн байгууллага найз нөхдийн хүрээлэл эсвэл нэг юм орон сууцны юу эсвэл нэг юм төрийн бас байгууллагын төсөл хөтөлбөр маягаар дандаа явж ирсэн. Тэгээ энэ дунд ингээд яг өнөөдрийг хүртэл амжилттай болохгүй байгаагийнхан шалтгаан нь өөрөө энэ дунд байгаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр ерөөсөө төрийн зохион байгуулалт нь өөрөө энэтэйгээ уялдаж өгдөггүй. Төрөөс нь зөв зохицуулалт хийдэггүй. Хотын төлөвлөлтөн дээрээ эдгээр нь тусгагдаггүй. Хотынхоо төлөвлөлт нь бий болоод стандарт нь бий болоод хот стандартаа мөрдүүлж байгаа цагт иргэд тэр стандарт төлөвлөлтийн дагуу ногоон байгууламжийг хэрвээ төлөвлөөд хийгээд явах юм бол энэ нь яг зөв өөрөө систем болох ёстой байгаад байгаа. Тэгэхээр яг энэ нөгөө нэг аргачлал нь бол одоо орон орны улс төрийн болон тухайн одоо ийм нийгмийнхаа структураас бас маш их хамаардаг гэж ер нь бол ойлгодог. Тэгэхээр ер нь Европын одоо жишээ нь хөгжсөн орнуудад бол илүү одоо ингээд нөгөө иргэдийн өөрсдийн санаачлах дээр аливаа зүйл илүү хурдан явж болдог бол Аз тал руугаа буюу одоо яг ингээд хөгжиж буй орнуудын бүтц дээр хамгийн сайн явдаг одоо систем төрийн зохицуулалт нь хотын төлөвлөлт нь эхэлж хийгдээд тэрнийхээ дагууд нь иргэдийн оролцоо нэмэгдэх нь тэрнийхээ дагуу иргэдийн оролцох нь өөрөө илүү үр дүнтэй ашигтай байдгийг маш олон жишээгээр
нотолж болно. Жишээлх юм бол монголчуудын хамгийн сайн мэдж байгаа Солонгосын Сөүл хотод байдаг Чонгочэн гэдэг маш том юм хиймэл гол байдаг. Тэгээд тухайн ногоон байгууламжийг болохоор яг Солонгосын Сөүл хотын дарга байхдаа Ли Мамбек гэдэг Солонгос хотын дарга нь өөрөө яг Сөүлийнхэн дарга нь өөрөө анх тэр төслийг санаачилж исэн. Энүүгээр ингээд маш олон том үр дүнгууд гарсан байдаг. Тэрний хамгийн ихнийх нь бол одоо жишээ нь Сөүлийн дотоод уур амьсгал халуун байдаг байсан бол urban heat гэж ярьдаг. Энэ нь 4 градусаар буурсан, агаарын бохирдол нь буурсан ч гэдэг юм уу те. Энд чинь ингээд дагаад бизнес болон туризм 30% одоо ингээд нэмэгдсэн гэх мэтчлэн маш олон ийм эерэг судалгаа үр дүнгууд гарсан байдаг. Яг үн шиг Сингапурт, Японд те, Солонгост тэгээд дахиад цаашаагаа одоо ингээд Герман, Парис гэдэг юм уу, эсвэл Мексикийн маш олон хот, Малайзийн маш олон хотууд яг энэ зарчмаар явдаг. Тэгээд ер нь бол маш олон хотуудын жишээн дээрээс бид нар ер нь бол альва ногоон байгууламжийн төлөвлөлт бол эхлээд хот төлөвлөлтөндөө тусгагдах улсынхаа бодлоготой тусгагдах ёстой маа гэдгийг ингээ харж болно. Яагаад тэгэхээр ногоон байгууламж чи өөрөө дид бүтц ахгүй юу? Зүгээр ганц цэцэг ногоо ингээд ямар нэгэн ногоон зүлэг гэдгээр ингээд хэмжигдэхгүй. Энэ бол ингээд цэвэр цаашаага ингээд гол нуур ингээд тэр бүхэл бүтэн хотынхоо төлөвлөлтөнд нь хаагуур нь тэр гол нь урсвал хаагуур нь одоо иргэдэн чөлөө цагаа өнгөрөөвөл хаана нь бид нар аюулгүй байдлаа хангах хой зэрэгээс ахуулаад маш олон зүйлийг хамаардаг дид бүтц юм аа л гэж хэлмээр байна. За баярлалаа. 2 дугаар эндэрт 11 секунд хугацаалсан байна. За цагаа дуусгаж болно, ашиглаж болно. За багийн гишүүд дэмжлэг илтгэлээ танилцууллаа. За одоо нэвтрүүлгийн 3 дугаар хэсэгтээ шилжиж модераторын асуултанд багийн ахлагчид хариулах болно. За 1-р агаас сууя багийн ахлагч оюун эрдэнэ хариулна. За нийслэлийн ногоон байгууламжийн талаар бид бүхэн одоо нэмэгдүүлэх нь гэж ярьж байгаа тийм. Тэгэхээр энэ тоон өөрөө хангалттай байгаад бид нар одоо илүү нэмэгдүүлээ гэж үздэг юм уу? Эсвэл тоон угаасаа хангалтгүй байна уу? Нөгөө талаас иргэд бол одоо ингээд жилээс жил дэлхийн модны өдөр гээл тийм. Дэлхийн одоо энэ өдрүүдэд усны өдөр шиг юм уу? Мод тарьдаг. Одоо урлаг спортынхан урайлал мод тарьдаг. Тэгэд энэ нь өөрөө иргэдэд бас энэ ногоон байгууламжууд ямар яг ач холбогдолтой байд иргэд юу юуг ухамсарлах хэвтэй юм. За энэ тал дээр одоо таны байр суурийг сонсъё. Хариулах хугацааг явуулж эхэллээ. За тэгэхээр сая манай багийн гишүүн хэлсэн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзүүлэлт болон дэлхийн одоо ногоон байгууламжийн ногоон хотуудын индексээр авч үзэх юм бол манай Монгол улс бол ногоон хотуудын индекст бол хүрэхгүй байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн тэр мэдрэг авдраадах хүртээмжинд нь хүрэхгүй байгаа. Тэгэхээр энэ асуудал нь өнөөдөр ногоон байгууламжийг нэмэгдүүлэх заашгүй хот төлөвлөлтийн дотор иргэдийн оролцоог нэмэгдүүлж оруулах нь заашгүй шаардлагатай байгаа. Жишээлбэл Германы одоо хотуудад яадгүй гэхээр тухайн хотуудын дүүрэг орион болгоноос нь иргэдийн оролцоогоор буюу иргэдээс анх төлөвлөлтөө хийхдээ хаана ногоон байгууламж хийвэл зүгээр юм. Энэ нь өөрөө ямар үр дүнтэй одоо энэ хотын уур амьсгал нь ямар байдгийг тэгэхээр тэн дээр нь ямар одоо мод тарих зүйтэй юм бэ? Энийг хэн арчлах уу? Хэний бүлгэн арчлах уу? Хэний хороол арчлах уу гэдгийг энэ төлөвлөлтийг анханаас нь төлөвлөж хийгээд тэрнийхээ үр дүн дээр одоо хамгийн одоо сайн шилдэг ногоон байгуулалттай Германы бол 2-3 хот байгаа. Тэгэхээр энэ болохоор ерөөсөө судалгааны үр дүнгээр нь 2020 оныхон судалгаа байгаа. Судалгааны үр дүнгийг авч үзэхэд бол иргэдийнх нь 65-аас 75% нь яг энэ төлөвлөлтөөс ахгуулаад гүйцэтгэлийнхээ үр дүн хүртэл бүгдэн дээр нь хяналтаа тавиад оролцоод ингэж явсан байгаа. Зарим тохиолдолд иргэд өөрсдөө санхүүжилтийг бий болгож босгож гаргаж ирсэн. Зарим тохиолдолд тэр иргэд дотор чинь дендрологчд байгаа тийм үү? Тэр дотор чинь юу байгаа? Хот төлөвлөгч нар байгаа, инженерүүд байгаа, тэн дотор эрүүл мэндийнхэн байгаа. Тэгэхээр тэр бүлгэнүүд өөрсдөө бүрдээд иргэдийн нэг бүлгэн үүсгээд тэгээд тэн дээр төлөвлөлтийг нутгийнхаа захиргаатай хамтарч хийсэн ийм үр дүнгуудээсээ үзээд одоо дэлхийн хамгийн шилдэг одоо тийм хотууд болсон байгаа. За мөн Солонгос улсын жишээг та бүхэн ярьсан тий. Солонгосчууд мөн адилхан яаж ирэх юм гэхээр одоо аюулгүй хотын индексийг оруулж ирэхийн тулд тухайн одоо арианых нь тийм ээ ногоон байгууламжийг бий болгоход иргэд нь хаана гэмт хэрэг гардаг бэ? Тэнд газар ямар төрлийн ногоон байгууламжийг байгуулах вэ? Ногоон байгууламжийг хэдийн өндөртэй байгуулах гэдэг хүртгийг тэр иргэдээс нь санал асуулга авч агаад за дээрэс нь төлөвлөлтийн инженеруудыг оруулж ирж агаад за ингээд төлөвлөсөн байгаа. За мод тарилаг нь бол иргэдийн сэтгэл зүйд бол маш сайн нөлөөлдөг. Нэгдүгürt одоо манай монголчууд бол бурхны шашинтай нэлээд олон хүмүүс байдаг. Буян үлдэж байна гэдэг утгаараа сэтгэл зүй маш өндөртэйгээр тэр мод тарих үйл ажиллагаа явуулдаг. Дээрэс нь өөрсдийн мод
тарьсан тэр одоо хэсгүүдээ арчилж, усалж ингэж явдаг. Тэгэхээр энэ нь болохоор нөгөө мод иргэдийн одоо өөрсдийн бүлгэмээрээ үүсгэсэн энэ мод тарих үйл ажиллагаа нь одоо тухайн арчилгааг 40-50%-аар нэмэгдүүл чанартай ногоон байгууламж бий болж байна. Тэн дээр өөрсдөө очиж одоо арчилгаагаа хийснээрээ юм уу эсвэл тэр хөрсний одоо юуг бохирдлыг бууруулахад чиглэсэн мод ургамал тарьснараа тэр орчноо сайжруулж байгаа зүйл байгаа. За жишээлбэл одоо Өмнөгов аймгийг ярьж байна. Өмнөгов аймгийн Баянлаа сумын Наран баг гэдэг газар бол одоо хөрсний юу лээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохын тулд загийн шугуу үүсгэсэн. Тэр загийн шугуу үүсгэснээрээ бол Монгол улсад бол шилдэг одоо баг болж хувирсан ийм жишээ бол байгаа. Энэ бол дандаа иргэдээс авсан. За баярлалаа. За одоо 2 дугаарыг авах гэж асууя. Ерөнхийдөө ногоон байгууламжийг тэр иргэдэд үзүүлэх нөлөө гэдэг нь одоо нэг сэтгэл зүйн талаас нь би бас мэдхийг хүсэж байна л да. Одоо ингээд тухайн орны аз жаргалын индекс ч гэдэг юм уу те нийгмийн стресс харилцаанд ер нь яаж нөлөөлдөг юм. Бид нар одоо ингээд зуны удирдлаа жишээ нь төв талбай дээр хүүхдүүд болол тоглоод ингээд зүгээр зүлгэн дээр суухын тулд хиймэл зүйлийг дэвшсэн л байгаад байгаа шүү дээ. Тэгээд хөл өмгийн жишээ нь одоо яг амьд зүйлхтэй талбай бидэрт одоо байхгүй юм гэдэг юм. Сая ингээд Япон, Солонгос, Сингапур гээд танаа багийн гишүүн ярьж байна. Тэгээд энэ орнуудтай харьцуулахад бас жоохон өөр баг те. Бид нар одоо чинь Бээжинтэй ч юм уу, зүүн Европын улсуудтай ч юм уу, Оростой ч юм уу ингээд дөрөв үлрэл ээлжилдэг өвөлдөө нөгөө ногоон байгууламж нь ургамлан ингээд өгчдөг устчдаг зун дахиад сэргээдэг ийм усуудтай харьцуулах нь зөв байх. Тэгэхээр та энэ тал дээр ирэхэд аль орны жишгийг манайхаас дагуул зүгээр үү? Энэ тал дээрс гаргалгаанууд нь юу вэ? Бид нар 100 болохоор л ингээд хиймэл зүйлэг талбай дээр цементэн дээр дэвсэл байж байгаа хэвээр. Эсвэл яг амьд ногоон байгууламж хэрэгтэй юм. Ингэснээрээ бас энэ хүүхдүүдэд зуны амралт өнгөрөөж байгаа хүмүүст энэ нь одоо бас нийгэмд ямар хэрэгтэй юм бэ те? За манай нэгдүгээр багийн асуултыг өргөлөөлөө асууж авах шиг байна те. За манайх шиг дөрвөн улирал ингээ ээлжилж байгаа юм сезонны одоо нөгөө дөрвөн улиралтай энэ улсад бол ногоон байгууламж өөрийнхөө одоо нөгөө өнгөний зохицлын за тэгээд өөрийнхөө хөрсөндөө тохирсон ийм ландшафттай улс штэ. Тэгээ уулын бараа харагдаж байна. За тэгээд яг нөгөө амьдарч байгаа энэ хот суурин дотроо яг байгуулах гадаа тэр ногоон байгууламжууд нь дутагдаад ингээд яригдаад байгаа. Яг үүндээ бол хотыг ногоон байгууламжийг нийтийн зориулалтаа хязгаарлагдмал тэгээд тусгай зориултын ингээд хот төлтөнд бол ангилдаг. Тэгэхээр зөв нийтийн зориултаа яг хүмүүсийн яг тэр хөл доор нь байж чадахгүй юм л да. Жижигч бай, томч бай, тийм паркууд байхгүй. За хүмүүс хоорондоо харилцах хэрэгтэй байдаг. Тэр харилцах орон зай байхгүй учраас өнөөдөр Скотын талбай дээр одоо нөгөө бид нар хиймэл дэвссэн газар дээр харилцах гэдэг шүү дээ хүмүүсийн хооронд хүмүүсийн дунд орох гэдэг. Хот гэдэг чинь одоо нөгөө бид нар хитрхи одоо нөгөө уцсны хамааралтай болсон. За тэгээд нийгэмшиг гэдэг энэ тэр оролцоо энэ чинь хэрэгтэй байдаг байхгүй. Одоо сургууль хонхны баяр боллоо гэхэд Скотын талбай дээр ямар хожигнаа болж байна те. Тэгээд тийм том олон зай бидэрт одоо бол Скотын талбайгаас өөр газар тодорхой томтой юм байхгүй болчиход байна. Одоо бид нар ярих юм бол ялтыг ярих бах өөр газар бид нар өөр дөрвүүдэд ийм болцоо байхгүй. Байгээд байгальд гарыг гээд хамгийн ойрхон байгаа туулын өвөр гарах гэхээр зэрэг туулын өвөө нь хашигдсан замаар. Тэгээд замын дагуу бидний хэдэн хуушурны машинтай зогсож байгаа шүү дээ. Шорлагны машинтай. Сэлбэр рүү гараад ирэхээр зэрэг хашаад авцсан. За дээшээ гарахын тулд нилээдгүй цаг туулна. Тэнд нь түжрэлтэй. Тэгэхээр зэрэг бид нар ерөөсөө хүнд ойрцсон ийм талбайнуудыг тавьж чадахгүй байгаа. За хүнд хамгийн ойрхон байж болох үс байсан талбайг бид нар эзэлсэн. Цэцэрлэг байсан, цэцэрлэгийн дотор түүхтийн тоглоом талбай байсан, сургуулийн дотор одоо спортын талбай байсан байхгүй. Тэгэхээр зэрэг хүнд ойртох наалдах юм байхгүй болчиход одоо бид нар энэний эрэлт хайгуулд яваад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг хүнд хамгийн ихний ээлжинд гэр бүлэрээ байж болох хамгийн ихний ээлжийн одоо байгууламж нь бол одоо эдгээр газар дээрээ байгаа ногоог одоо ногоон нээлттэй орон зайгаа цэцэрлэжүүлэх асуудал нэг байна. Хоёрт нь хөршүүд хоорондоо жижигхэн тэм цэцэрлэг гаргаж хүүхдэд тоглоулах ийм орон зай хиймээр байна. Өөнөр гэр оруулчаад машин замаар чи хүүхдүүдгүй гэдэг нь шүү дээ. Одоо машинд яваад энэ тэгээд хүүхд тоглох газар байхгүй болсон. Та түрүүн бас нөгөө иргэдийн ногоон байгууламжийн талаарх нийтийн боловсролыг ярьж ирсэн те. Энэ бас холбоотой баг те. Тэгэхээр энэ нөгөө хашаанда мод тарих гэхээс бид нар зөвлөмж хаагаад явж байгаа. За ингээд зэрэг бид нар энэ модтойгоо харьцах хэрэгтэй болно. Ямар мод тариул болох юм. Ер нь энэ хээр газар ургаж байгаа, энэ хот дотор ургаж байгаа, бидний цусланд ургаад байгаа энэ мод ургамалч нь ер нь яг ямар хүчтэй юм бэ гэдгийг бид нар мэдэхгүй л байна шүү дээ өнөөдөртөө. Тэгэхээр зэрэг бэлчээрт гарлаа одоо мал юу идэх юм бэ гэдгийг мэдэхгүйтэй адил бид нар хот суурин дотор ч гэсэн өөрийнх нь газар орон зайг мэдхий болчиход байна. Тэгэхээр энэ ногоо тарихтай адилхан, хүнс ногоо тарих одоо аргатай адилхан бид нар модыг ургуулах, зүлгийг очлох, цэцэг ургуулах ийм одоо боловсрол бидэнд хэрэгтэй байна. Тэгэхээр зэрэг энэ л бид нэлээд хандсан үйл ажиллагаа явуулах шаардлагатай байгаа учраас тэр шаардлагыг мэдэх юм бол миний хажууд байгаа энэ ногоо орчин чинь ямар хэрэгтэй юм бэ гэд энэ ногоо орчин төлөө хамгаалах, энэ ногоо орчныг хадгалах, тэг доктортой үйл ажиллагаа явуулахын төлөө тэмцэж эхлэх байх л та. Одоо бол байсан чалгаагүй байхгүй чалгааг болчиход байна л та. Нийслэлийн хот төлөвлөлт дотор бол ер нь тусгаддаг байх гэхдээ тий. Тусгаддаг байх уу? Маш том масс төлөвөө боловсруулсан шүү дээ. Гэхдээ тэр масс төлөвөг ирдэ хөрөхгүй юм л да. Ойлгохгүй. За баярлалаа.
За ингээд багийн ахлагчдаас асуусан асуултанд хариулсанд баярлалаа. Ингээ 3 дугаар хэсэг маань өндөрлөж байна. Дараагийн хэсэг буюу тайлбар хэлбэл хэсэгтээ шилжиж, за энэ хэсэгт бол 2 3 дугаар эндрийн мэтгэлцэгчтэй оруулахаар бид шийдлээ. За 2 3 дугаар эндрийн мэтгэлцэгчдэд 4 минутын хугацаа байгаа. За та бүхэн биенээсээ асууж хариулах бүрэн одоо боломжтой нийтдээ. За энэ тайлбар хэлбэл хэсэгт бол дэмжлэг илтгэл, үндслэл илтгэл дээр одоо ярьсан зүйлсийг одоо нэмэлт тайлбаруудаа оруулж, за мөн одоо юу гэдгийг санал зөрөлдөж байгаа зүйлсүүдээ дахиж авч хэлцэх боломжтой гэсэн үг. За 2 дугаар эндрээс эхлэе. Таны цагийг явуулж эхэллээ. Төрийн байгууллага төсөв хүний нөөц за техник технологийн хувьд бүх ногоон одоо байгууламжийг дангаар нь одоо бий болгож байна за урт хугацаанд доктортой арчлан хамгаалах за бүрэн боломжтой гэдэг одоо ер нь бол танай багаас ингээд үзээд байна гэж ингээд ойлгож байна. За тэгвэл энэ олон улсын судалгаагаар бол дэлхийн эрүүл мэндийн одоо энэ судалгаа за дэлхийн одоо хүний нөөцийн хүрээлэнгийн энэ судалгаагаар бол иргэдийн оролцоог бол одоо энэ зохион байгуулалттайгаар одоо хангасан энэ тохиолдлууд бол одоо тохиолдлуудад одоо энэ хотын ногоон байгууламжийн одоо энэ зардлууд 20-оос 40% одоо хэмнэгдсэн гэсэн юм бас судалгаанууд байд юм байна. За нөгөө талаар бол одоо нөгөө энэ иргэд нь оролцож байгаа энэ иргэдэн түлхүү оролцож байгаа одоо улс орнуудын одоо жишгээр бол тэнд бол одоо маш одоо тийм үр ашиг илүү өндөртэй байна гэсэн юм бас судалгаануудыг одоо бид нар гаргаад байна. За тэгэхээр зэрэг энд бол одоо танаа багийн зүгээс үр ашиг нь одоо 2 дахин нэмэгдсэн байдаг гэж та энийг одоо үгүйсгэж гэнэ үү гэдэг талаар ингээ асууя. Өөрөө чи ярьж байгаа танаа багтай ч гэсэн ярьж байгаа асуудал дээр одоо миний одоо манай багийн хэлэх гээд байгаа энэ асуудал бол ерөнхийдөө нийлэх гээд байна. Яагаад гэвэл зөвхөн иргэдийн оролцоо биш байхгүй. Иргэдээс гадна цаана дахиад хэрхэн оролцуулах юм бэ гэдэг нөхцөл суурийг байгуулах нь гэж чухал болов та. Сая бидний яриад байгаа энэ жишээнүүд шүү дээ. Би болцсон юмны үр дүн ирээд байгаа байхгүй. Гэтэл тэрэн чинь үргэхийн тулд зохион байгуулалт хийгдсэн байгаа байхгүй. Энэ зохион байгуулалтыг яаж хийх юм бэ? Энэ зохион байгуулалтыг хийхэд зорилго хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хот яг юуны төлөө яваад байгаа юм бэ гэдгийг дээрээс нь ногоон байгууламж чинь сая манай багийн шинжилгээ дид бүтц юм аа гэд. Энэ дид бүтц чинь өөрөө яг юунд ажиллаад тэгжээд бид нар энэ төлөө явах юм бэ гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг төр болон иргэдийн хооронд хамтарсан зорилго чинь тодорхой болсон цагт л энэ саяны яриад байгаа 40% чинь одоо оролцоо чинь 60% чинь оролцоо. Тэгээд гарч байгаа үр дүн чинь хэрэгтэй. За тэгэхээр зэрэг хот гэдэг юм бол өөрөө газартай, газар нь өөрөө маш үнцэнтэй. Тэгээ энэ газрын үн цэнийг өшөө нэмэгдүүлдэг газар дээр байгуулсан үл хөдлөнгийн үн цэн доктортой өсдөг энэ орчны чинь ногоон байгууламж өөрөө өгдөг. Дээрээс нь усны асуудал юм. Бид нар үер борооны асуудал орчод байгаа. Тэгэхээр зэрэг энийг чинь цаад систем дотор нь уйж өгчөөд үер борооны усны нөөцийг одоо юу гэдэг борооны усыг нөөц болгон ашиглах дэд бүтцүүд чинь бий болж иж усхааны асуудлыг бид давхар шийднэ. За ингээд цаана ногоон байгууламж чинь өөрөө хөрсрөгөө орж иж нутгийн урамлыг аргилж иж эн чинь шинэ одоо хятаас одоо зөөгöd ах юм биш ээ. Эсрэгээр одоо хойд бүсээсээ мод авах уу, урдаас авах уу гэдгийг хүртэл танаа одоо мэрэгжлийн хүмүүсийн оролцоо байж энэ чинь шийднэ. Гэхдээ яагаад вэ гэдгийг хүмүүст ойлгуулах тэр мэрэгжлийн зүйлийн танаа одоо мэрэгжлийн бүхний байгууллагын оролцоо авах хэрэгтэй байхгүй. А тэрийн цаан дахиад хувийн аж ахуй. Аж ахуйн нэгжүүдийг яаж оролцуулах вэ гэдэг оролцоо байхгүй. Өнөөдөр мод тарьж байгаа хүмүүсийг бизнес гэж тоосдгоо банкны зээл өгдөг. Энэ системд орж чадаагүй. За бүр тэрийн цаана ярих юм бол аж ахуй байхгүй болсон. Энийг чинь ярьж иж тэгээ энэ чинь бүхлээр нь өөрсдөө ойлгож иж за бид чинь ийм том системийн нэг хэсэг юм байна. Тэгээд бидний энэ хот доторх яаж байгаа энэ цэцэрлэгчдийн асуудал чинь энэ нэг хэсэг юм байна. Тэгээ энэ надад хамаатай юм байна. Миний өмчөд хамаатай юм байна. Энэ хотыг доктортой хөгжүүлэхэд нь доктортой оршин тогтноход нь энэ хамгийн чухал юм байна гэдгийг бүгдээр ойлгосон сатал хөдлөх байхгүй. Гэхдээ яаж оролцуулах вэ гэдэг арга замыг бид нар олох хэрэгтэй. Тэгэхээр бид нар зүгээр иргэдийн оролцоо чухал гэдэг логик биш. Эсрэгээр оролцоог нь гаргаж ирэх тэр талбарыг сайн бэлдэх хэрэгтэй гэж шаарддаг. Тэгэхээр та бүхэн үр ашиг гаргаад ингэж яриад шүү дээ. Тэр үр ашигыг яаж хэмжих юм бэ? Тэр хэмжих арга зүйн гарсан уу? Энэ нөгөө нэг одоо бид нар манай багийн зүгээс иргэдийн оролцоо чухал байна гэдэг ингээд үзэж байна. Тэгвэл энэ олон улсын юм бас бид нар судалгаануудыг ингээд одоо уншиж судалж ингэж үзсэн. Гэтэл бол одоо энэ бүгд найрамдах Солонгос улс за энд бол Арнистийн гэдэг одоо энэ эрдэмтний одоо ингэж гаргасан онол гэдэг юм байна. 1969 онд гаргасан юм онол байгаа. Энэ онолоор бол яадаг ихлээр зэрэг энэ шатлалын онол гэдэг юм байна. Энэ иргэдийг татаж оруулдаг. Эхлээд энэ 5 шатлал иргэдийг эхлээд иргэдийг бол эхлээд боловсруулах сургалтанд ингээд суулгах тийм ээ боловсруулах сургалтанд хамруулах. За дараад нь ингээд энэ иргэдүүдийг чиглүүлэх. За дараад нь нийтийн оролцоогоор хамруулах. За үр өгөөчтэй байдлыг одоо тэднэрт одоо мэдүүлэх түгээн төлөвлөсөн сурталчлах. За хамгийн сүүлд нь бол одоо зөв системтэйгээр магадгүй гашаанда олон модыг тариалсан тийм ээ магадгүй одоо үр ашигтай тийм цэцэрлэг түрээлэнг байгуулсан өрх аж ахуй нэгж албан байгууллагуудыг ямар нэгэн системтэйгээр урамшуулдаг одоо ийм урамшууллын систем байд юм байна. Энийг бол нилээдгүй одоо энэ хөгжингөө олон орнуудад ингэж хэрэгэлдэг юм байлээ. Ингэж хэрэгэлснээрээ нөгөө нэг одоо иргэдийг татан оролцуулж тэнд одоо ногоон байгууламжийн одоо
хувь эзлэх хувь өндөр гараад байгаа нь бас энэ одоо онолтой ингээ холбоотой. Тийм болохоор зэрэг одоо манай багийн зүгээс үл ер нь бол тэг гадаад орнуудад ингэж хэрэгжилж байгаа энэ одоо үр ашигтай ийм тэ судалгаан дээр үндэслэж бид нэр одоо тийм иргэдэл мэдгүй байгаа ч иргэдийн оролцоо байхгүй гэд бид нэр яриад байгаа боловч тэр ямар үндслээр энэ иргэдийг татан оролцуулах гэдэг бид нар онлын мэдлэгийг ингэж эхлээд тэ уншиж судалж энийгээ иргэдэд бид нэр зөвөр ингэж ойлгуулж боловсролыг олгож зөв системтэйгээр ингэж олгож явснараа одоо энэ ногоон байгууламжийн энэ ойлголтыг иргэдэд өгөөд илүү ингэж нэмэгдүүлэх юм боломжтой юм болов уу гэж бодож байгаа. За мөн түүнчлэн одоо ногоон байгууламж одоо хот төлөвлөлт илүү одоо ингээл төрүүлэл одоо тэг дид бүтц ингээл байх ёстой гэл ингээд бас ярьж байна те. За яг би тэгтээ нэг зүгээр ингээд тайлбарлаж бодсон. Энэ бол 1924 оноос эхлэлтэй одоо манай Монгол улсад бол тэр Монгол улсад энэ ногоон байгууламжийг одоо тариалахыг одоо гаргаж исэн 1924 оноос. За энэ яасан бэ гэхээр зэрэг тэр 1924 оны тэр бичигт бол одоо ингэж бичсэн мэлээ. Одоо жишээлх юм бол те ямар нэгэн байдлаар өөрийнхөө хашаанд тийм ээ аж ахуйн ингээд одоо өөрийнхөө ойролцоо ингээд те өрх бүр ингээд мод тариалсан юм одоо иргэдэг бол тэр одоо татврын тэр хөнгөлтөөс одоо ингээд чөлөөлнө гэсэн юм одоо 1924 онд хэрэгжижсэн юм байна. Тэгэхээр зэрэг энийг бодглохоор зэрэг ер нь бол тий одоо ийм систем байхгүй шүү дээ. Одоо Улаанбаатар хотын аль ч дүүрэгтээ хашаандаа одоо жимсний модон тарьсан өрхийн аж ахуйгаа дэлгэрүүлсэн тий ямар нэгэн байдлаар одоо тэрийг аж ахуйд аваад өрхийн санхүүгээ дээшлүүлсэн одоо айл өрхийн албан байгууллагыг тий ямар нэгэн хэмжээгээр төрөөс дэмжээгүй шүү. Тэрийг хаанч тэгж дэмжээд тэр системийг дууссан уу? Тийм байхгүй байгаа. Тэгэхээр тэрийг оролцуулах хэрэгтэй байгаа тийм. За танд бол цаг хангалттай байна. Тий. Та нэмэлт тайлбарууд байж болно. Түрүү нөгөө хэлсэн нөгөө дахиад бид яг оролцох систем боловсрол гэдэг юм. Гэтэ тэр боловсролыг ямар хэлбэрээр юунд зориулж өгөх гээд байгаагаа бид тодорхойлох байгаа байхгүй. За одоо жишээлбэл бид хэдүүлээ л да. Нөгөө зохицуулт нь тодорхойгүй байна гэж хэлээд одоо сая заавал мөнгөн хэрэгнээр дэмжиж гэх гээд нь штэ. Гэтэ тэр боловсруулах тэр үйл ажиллагаанд чинь хотыг өнөөдөр хамгийн ихний 24 онд тархицсан тэр мод чинь байна. Өнөөдөр хаана мэн хэлэх гэж хэдэн настай бид нар модтой юм. Үнэхээр тийм соёл суудсан бол өнөөдрийн бид нар яг цэцэрлэгчдийг байгуулахад ямар алдаа гарч ирсэн тэрнийг одоо алдаагаа татаад юу засаад ингэ цаашаа олон төр хүргэх ямар арга зам байгаад байгаа. Өнөөдөр бидний одоо Монголд байгаа энэ цаг уур энэ усчлалтын одоо борооны энэ одоо цаг агаарын нөхцөл байдалд манай мод хэдэн настай хамгийн дээд настай байгаад байна. Яаж ургадгийг ер нь ингээд модтой харьцах тэр харьцаг одоо иргэдийн хүүхдүүдийн манд босролд орж ирсэн үү гэвэл яг амьдралд наацсан босрол нь одоохонд орж ирээгүй. Өнөөдрийн бидний одоо нэг сурцсан мэдлэгийн хүрээ хүрэлцэхгүй байгаагаас болоод өнөөдөр бид иргэдийн оролцоог яриад байгаа байхгүй. За тэгэхээр зэрэг хотын хувьд болохоор зэрэг өөрийн гэсэн тодорхой зорилготой. За тэр зорилгот нь иргэдийн оролцоогоор бий болгох модон тодорхой үр гүйцэтгэх тэр талбарыг бид нар ихлэ гаргах хэрэгтэй. Тэгжээж бид нар ярилцсан. Тэгээд мод тарин гэдэг чинь мат уртаа настай. Тэгэхээр тарьсан модыг дараа нь хотын энэ их эрчимтэй шинжилэлт явж байхад дандаа бидэд одоо нөгөө аваад байгаа байхгүй юу? Тайраад байна. Шилжүүлэх гээд энэ шилжүүлэх биш бүр ингэ зөөх гээд энэ зөөгд бүр ингэ алаад байгаа юм процесс болчиход байна шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар энэ хотын ийм их шинжилэл явагдаж байгаа энэ процесс дотор хамгийн тодорхой байх хэсэг нь аль юм? Иргэд мод тарьсан ч гэсэн тэрийг шилжүүлэх процесс аж ахуйн нэгж байна уу? Өнөөдөр одоохон тохиромж гарч ирээгүй шүү дээ. Тэгэхээр бид нар маш их хэмжээний дид бүс гэдэг нь болохоор бид нар цэвэр захиргаан усыг одоо нөгөө том одоо нийслэлийн дид бүсийг яриаггүй. Дид бүс гэдэг нь бол хүмүүсийг дэмжих, багт хэмжээнд тохиромж, дээрээс нь зөвлөгөө өгөх хүмүүс, дээрээс нь зөвлөгөө өгөх сургалт явуулах төхөөрөмж. За тэгээ ямар систем дотор бид нар хүмүүсийг сурах вэ гэдгийг л одоо тогтоох хэрэгтэй болчиход байна л да. За баярлалаа таны цаг туслаа. За ингээд тайлбарлалт хэлээсгээ дуусгаж байна. Одоо нэмэлт асуултын хэсэг рүү шилжиж байна. За энэ хэсэгт багийн ахлагчид багийн гишүүдээс асуух хэлбэрээр явна. За ингээд 1-р багийн ахлагчаас эхлэе. 2-р багийн гишүүн буюу 4-р эндрээс. Та асуунд ингээд асуух хариулах хэлбэрээр энэ хэсэг маань явах юм аа. За асууж хариулт 2 минутын хугацаавь цагийг явуулж эхэллээ. За тэгэхээр хот төлөвлөлтийн асуудал дотор тийм ээ бид одоо дид бүтцээ зөв хийхдээ ногоон байгууламжийг хамгийн одоо иргэдийн оролцоотойгоор хийж байсан хамгийн том туршлага одоо юу бэ вэ? Яг энэ одоо төлөвлөлтийг хийхэд бол улсын төрийн оролцоо бол чухал нэгдвэл чухал гэдэг үнэхээр чухал. Гэхдээ одоо энэ чухал зүйлийг иргэдэд хэрхэн ойлгуулж хийсэн туршлага тиймээд арга зүй хамгийн шилдэг арга зүй юу бэ вэ? Энүүгээрээ бид нар бас иргэдийг хэрхэн идэвхтэй оруулах боломж байна гэдэг талаас танаас асууя. Дээр нөгөө түрүүн танаа гишүүний яриан дээр дурддагчжээсэн ер нь бол бид нар хот төлөвлөхдөө
одоо ингээд төрөөс ч вэ, хотоос ч вэ хот төлөвлөгөө гаргахдаа тэрэн дээр хамгийн түрүүнд авч хилцдэг зүйл бол угаасаа иргэдийн оролцоо. Иргэдээсээ эхлээд иргэдтэй мэдээлэл өгнө. Тухайн иргэдэг ингээд тухайн орчинд нь бэлдэнэ. Бид нар харилцан ярилцсан, асуун тий судалгаа хийн. Маш олон төрлийн ингээд багада 4 төрлийн дараалалаар ингэж явж буцаагаад иргэдээсээ ингээд саналыг авна тий. Тэгээд тэрийгэ төлөвлөлт толгой харуулад дахиад танд одоо ингэ те энэ болж ийн болохгүй байна уу гэх мэтчлээ ийм дараалалаар явдаг учраас юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр төрийн оролцоо гэдэг зүйлийг дан ганц төр шууд бүгднийг хийждэг биш юм тий хот төлөвлөлт гэдэг зүйл зөвхөн хотын төлөвлөгч гэсэн нэг мэрэгжилтэй хэдэн хүн хийждэг юм биш юм бидний хийх ёстой үүрэг ажил нь болохоор иргэдийн оролцоогоо угаасаа төлөвлөлтөнд оруулах ёстой байдаг. Тийм учраас бид нар бол угаасаа иргэдийг хэрхэн оролцуулах вэ гэдэг арга барилынхаа дагууд нь бүгднийг оролцуулдаг. Бүгдээр нь тань ярилцдаг. Тухайн хэсгийнхаа иргэдэд ингээд зориултын мэдээллүүдийг өгөөд ингэж оролцдог учраас энэ нь бол угаасаа үндсэн хот төлөвлөлтийн процесс гэж ойлгочих юу нь бол болно гэсэн үг. Гэхдээ яг нөө иргэдийн оролцоотой кейс гэж ер нь ойлгож байна. Иргэдийн оролцоотой кейс гэхээр одоо тэгэхээр ингээд угаасаа иргэдийгээ төлөвлөлтийнхаа шатандаа л оруулж байгаа юм чинь дараагийнхаа шатан ч гэсэндээ бүгдээрээ оролцдог. Ер нь бол яг одоо ингээд ардчлалын зарчим штэ тий төр юм уу эсвэл хот одоо ингээд зохион байгуулалтыг нь хийж өгнө, чиглүүлж өгнө. Бодлого гаргаж өгнө, стандартаа баталж өгнө. Бусдыг нь бол ер нь иргэд нь угаасаа хийх ёстой. Тэрийгээ өөрсдөө хийх, тэ байгууллагууд нь хувийн хвшлүүд нь оролцох хэрэгтэй. Тэр төлөвлөлтийнхээ дагуу явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө түрүүнээс хойш бидний манай багийн хэлгээд байгаа санаа нь болохоор энэ ингээд дан ганц иргэдийн оролцоо маш чухлаа гэдэг ингээд явчихдгүй маа. Уртаа талд нь төрийн юм уу тэ эсвэл ингээд хотын ямар нэг төлөвлөлт зохион байгуулалт нь орж иж тэрнийхээ дагууд нь иргэд нь ингээд тэр төлөвлөлтийн дагуу явж иж маш зөв болдгоо. Гэтэл яг энэ хэсгийг алдагдуулж ирснээс болоод одоо маш олон тэр за баярлалаа. Тэгэхээр одоо юу гэдэг хот төлөвлөлтийн асуудал бол манай Улаанбаатар хотын хэмжээнд бол сүүлийн бараг 20 жилийн хугацаанд хэд удаа өөрчлөгдөж ингэж явсан тийм ээ хот төлөвлөлтийн асуудал. За энэ болгон дээрээ нөгөө агаар орчны асуудлууд давхар яригддаг тийм ээ. Агаар орчны бохирдлыг бууруулахын тулд хот төлөвлөлтийг дахин хийдэг. Миний мэдхийн одоо 3 удаага өөрчилж байна. Яг энэ үед бол иргэдээс санал авсан ийм санал асуулгын үр дүнгийг бол танилцуулж байсан удаа бол байхгүй байгаа. Тэгэхээр манай төрийн одоо алдаа юу вэ гэхээр одоо тэр нөгөө иргэдийгээ сонсох гэдэг иргэдээс ямар хэлбэрийн асуултууд асуугаад тийм ээ. За одоо гэр хороолол, байшаа хороолол гэдэг ингээд англигдаад явчлаа шүү дээ. Манайхаа одоо тий галт үлдэг, галт үлдгүй бүс гэдэг ингээд агарын бохирдлыг бууруулах бүсүүдээр англиад явчлаа. Гэтэл тэнд хэдэн хувийн одоо ногоон байгууламж яг өнөөдөр эзлээд байгааг судалсан судалгааны үр дүнгууд ховор түүнийгээ иргэдэд мэдээлсэн мэдээлэл байхгүй байгаа болохоор өнөөдөр иргэд мэдлэггүй байна. Дээрэс нь иргэдээс яг өнөөдөр танаа энэ амьдарч байгаа бүс нутгийн хөрсний бохирдол, агарын бохирдол нь ямар байгаа. Тэгвэл энд чинь ямар мод тариул болох юм бэ гэдэг юм асуумжуудыг асуугаа. Жишээл Баян зүрх дүүрэг гэхэд одоо манай нэг мөрөлдөндөө үндэсний төвийн хийсэн судалгаагаар бол болон бусад одоо гац хөрсний бохирдуулагчдыг бохирлыг судалдаг судлаачны судалгаагаар бол тийм ээ хар дуглаг зэрэг хүнд металлуудын бохирдол ихтэй байж байгаа. Тэгвэл тэнд ямар мод тарих юм гээд иргэдийг чадахжуулсан юм уу? Иргэдээс асуусан асуултууд өнөөдөр тэр судалгаа байхгүй юм л да уншаад үзэхээр гэтэл бусад одоо 0 ихтэй тийм үү энэ газруудад ямар мод тарих юм ямар угуулах юм энэ мэдээлэл авахгүй учраас иргэд өнөөдөр оролцоо байхгүй нэ гэж үзээд байгаа байхгүй юу. Цаг туслаа. За ер нь бол бас хөрсний бохирдол бол нэлээд тулгамж байгаа асуудлуудын нэг байх гэж бодож байна тий. За одоо 2 болон 3 дугаар энэ дэр. За 2 дугаарыг ахлагч та асууна. За та бүхэнд асууж хариулах 2 минутын хугацаа маа адилхан бий. За цагийг явуулж эхэллээ. Иргэдийн оролцоог бий болгоно гэдэг дээр ер нь хоёр талаасаа л яриад байна. Гэхдээ хийнийх нь үүрэг төрүүлж явах вэ гэдэг асуудал юм уу? Нэг бол хин залах вэ гэдэг асуудлыг яриад байна л да. Тэгээ та энэ дээр яг ямар бодолтой байна? Яг энэ хэрэн төрүүлж алах хэрэгтэй вэ? За би өөрөө одоо өнцгөөс тайлбарлая. Энд бол ер нь одоо түрүүн бид нар тайлбарласан шиг тий иргэдийн оролцоо гэдгийг бол тэр нөө шат дараалтайгаар ингэж оролцуулах нь зөв юм аа л гэж манай багийн зүгээс үзэж байгаа. Шат дараалтай. Эхлээд тэр иргэдэд бид нар нөө түрүү ярьсандээ мэдлэгийг олгох. Ийм системтэйгээр явж байгаа энэ дэлхийн улс орнд хөгжилтэй улс орнууд бол маш одоо ногоон байгууламжийн тий мэдлэгтэй тэнд ногоон байгууламжинд тий ногоон байгууламжийн айч холбогдлыг мэдэрсэн тий одоо жишээлх юм бол энэ Солонгос улсад гэхтэл тий улдаар иргэдэн сонсч штэ. Яаж гэсэн чи одоо нөгөө онлайн платформоор нөгөө байршлуудыг тогтоодог болсон тий хаана таны энэ оройны хаана ямар модыг тариул та нарт илүү тааламжтай вэ тий энийг Солонгос улс одоо хэрэгжүүлж байгаа. Тэгвэл
Манайд бол одоо тэрийг мэдэхгүй шүү дээ. Жишээлх юм бол одоо энэ гудамд дургаж байгаа юмуд бүхэл газар хайлаас тариад байх юм уу? Бүхэл газар эсвэл улаас тариад байх юм уу, тий? Бүхэл газар энэ галзуурыг тариад байх юм уу? Энэ бол одоо нөгөө иргэдийн мэдлэггүйгээс болоод тий тухайн ургамал гэдэг чинь тий орчиндөө дасан зохицож тэнд одоо зөв механизмтайгаар зөв одоо тий урт хугацааны туршид оршин тогтнох боломжтой гэдгийг бид нар өнөөдөр бүгдээрээ мэдчихэж байгаа тий. За жишээлх юм бол одоо ингээл уулнаас авчирсан маш олон модыг тий одоо ингээл 2 м гарантай 3 м гарантай нарсуудыг ингээл доотлын бортголцсон маш олон хэмжээгээр авчираад ингээд суулгаж байгаа. Энийг тэгвэл ингээд шууд тэр нартай одоо нарны тий тусгал их тусгаар газар ингээд шууд байрлуулах юм. Энийг иргэд тий мэдэхгүй. Тэр суулгаж байгаа нөгөө ногоон байгууламжийн одоо юунууд ч одоо бас боловсон хүчингүүд ч бас ингээд тий дутуу ойлголттой гэдэг юм. Дандаа ийм одоо буруу систем рүү явж байгаа учраас л ер нь бол эхлээд заавалжгүй тэр одоо тэг ногоон байгууламжийн мэдлэг гэдэг юмыг олгож яаж л ер нь статус нь ингээд зөв дараалалаар явна л гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр таны хэлж байгаагаар бол бид нар ерөөсөө мэрэгжлийнх нь одоо нөгөө мэдлэг дутж байна. Мэрэгжлийнхний одоо нөгөө хот дотор тариад байгаа мод нь хайлаас л байгаа. Тэгэхээр зэрэг мэрэгжлийн дэмжлэгчд байхгүй болчиход энэ хот ерөөсөө сүрчлээ гэдгийг хэлэх гээд ингэж болгоод байна шүү дээ. Тэгэхээр зэрэг зөвхөн иргэдийн оролцоо шахгүй. Тэгэхээр зэрэг мэрэгжлийнх нь ч гэсэн өөрсдөө одоо мэдлэг дэвшүүлэх цаашаа тэгээд энэ хотын ногоон байгууламжийг яаж байгуулах вэ? Тэгээд тэрний цааталт бол хот төлөвлөлтийн өөрсдийнх нь боловсруулсан тэр баримт бичгийн дагуу одоо нөгөө хот суурьны одоо цэцэрлэгжүүлэлтийг бий болгох тэр услахааны системийг яаж бий болох вэ? Ямар мод хаан тарих юм? Уг нь энэ бол Улаанбаатар хот цэцэрлэгжүүлэлтийн мастерлыг 18 онд бий болгоод тий яг үнэ маасруулаад тий. Тэгээд хөрс сайжруулах газраа улаас хайлаасаа тариад тэгээ хотыг маш олон цэцэрлэгжүүлэн гэдэг үйл ажиллагаа явагдажсэн. Гэхдээ тэр нь одоогоор одоо нөгөө эрчин саарчсан. Одоо энэний үр дүнг л одоо бид нар ярих гэдэг шүү дээ. Гэхдээ тэрний цаана дахиад нэмэгдэхний асуудал байна л да. Иргэдийн оролцоог өөртөө шууд хийгээд явчихны орон зай нь болохоо зөвхөн их хэлбэр газар нь. 700 м2 газрын тодорхой хувь нь одоо хот байгуулалтын тухай хууль хаасаагүй мөрдөгдөх хэрэгтэй байгаа байхгүй. Хот байгуулалтын тухай хууль нь 70-30 гэдэг хальцаа байсан бол одоо 60-40 болсон. Тэгээд 40% задгаа орон зайг ногоон байгуулалт цэцэрлэгжүүлэх нь хувийн асуудал. Зөвхөн энэ дээр мэрэгжлийн хүмүүсийн л оролцоо хэрэгтэй байгаа. За тэгээ өөрийнхөө орчиндөө өөртөө зөв байлгахад нь ямар асуудал одоо садаа болж байгаа гэхээр зэрэг миний газар дахин төлтөнд орчих болов. Миний газар ямар нэг юмд одоо өртөгчих болов гэдэг нэг айц байгаа. Тэгэхээр энийг эртхэн зарлж их хэрэгтэй. Хаана тодорхой суурьшил бий болох гэдэг. Хаана яг хөгжлийг одоо шинээр одоо авсрах гэдэг. Хаана яг иргэдийн оролцоотой ийм зохион байгуулалт явагдах гэдэг юм бэ гэдгийг тодорхой болсон цагт энэ хүмүүс өөрөө өөрсдийнхөө талбай дээр их л тарьж сурна. Тэрээс цаашаа олон нийтийн газрыг үнэлж сурна. За тэгээд дээрэс нь нийтийн хэлбэр газар гэдгийн үнэлэмжийг ойлгохгүй бол өнөөдөр бид туулгал болон уулын бүсийн хараа юг бүгдийн хаасан ийм хотыг байгуулад байна. Тэгэхээр энийгээ бид нар бүх нийтээр ойлгохын тулд хотын захиргаа өөрийнхөө бодлогоо тодорхой иргэдэд ил болох хэрэгтэй гэж хэлэх юм. Ер нь товчхондоо бол тэгээд иргэд өөрсдийнхөө газрыг одоо юу гэдэг дахин төлөвлөлтөнд орох эсвэл одоо ингээ бусдад алтгаас айж тэрийг одоо юу гэдэг ямар нэгэн барилга байсан байх эсвэл цемэнтлэн ч гэдэг юм уу ногоон байгууламж байх боломжгүй болгочод байгаа нь бас нэг сөрөглөө байх нь шүү дээ тийм. Тэгээ ерөнхийдөө бид нар бол өнөөдөр иргэдийн оролцоо хамгийн чухал үгүй юу гэдэг талаар мэдчихэж байгаа. Тэгээ өөр чухал зүйлс гэх юм бол одоо яг иргэдийн оролцоо байж болж байна л да. Чинь би одоо 3 дугаар эндээс танаас асууя гэж бодож байна. Өөр чухал зүйлс ер нь юу байна те? Иргэд чинь одоо оролцож штэ мод тарьж байна. Тэгвэл тэр мод нь ер нь ургаж байгаа юм уу? Хойдон жилийн тэр нь байж их юм үлдэх юм уу? Тэрбум мод гэж бид ярьж байна тий. Тэр тэрбумын тариад өнөөдөр бас яг үр дүн яаж гарсан бэ гэдэг ч юм. Энэ тал дээр ер нь илүү чухал зүйлс байгаа гэж үзэж байна уу? Та байгаа бол юу вэ? Чухал зүйлс байлгүй яах вэ? Тарсан мод нь ургасан гэдэг нь хамгийн том чухал зүйл. Тарсан мод нь хэр ургаж байна гэдэг хэмжилтийг зохион байгуулж эдийн шилгээний ажилчдад орон зай гаргаж байгаа юу гэвэл бас чухал. Ойн сангийн асуудлыг бид нар ярихгүй болохгүй. За тэгээд дээрээс нь саяны ярьсан. Яг энэ хот төлөвлөлтөөр яг иргэд доктортой маш урт хугацаанд тариад дуусчих нөгөө цэцэрлэгт хүрээлэн чи хаана байх гэдэг нь тодорхойгүй. За тэгээд иргэдэд хамгийн ойрхон хөл доор нь байх паркийг яаж байгуулах вэ гэдэг систем одоохондоо гарч амжаагүй. За тэгээд өөрийнхөө хашаандаа хамгийн дөрөв би юу ярих вэ? Одоо ингэ сурч хэлж штэ бид чинь жимс тариад одоо баг жимсийн модын талаар ярилцаад хоорондоо баг 20 жил болж хот дотор яригадаад. Тэгэхээр зэрэг энэ мод тарсан модыг энэ дахин төлтөр ороод ирэхээр зэрэг тэрийг устгах асуудал ороод ирж байгаа. 20 жилийн нүүрийн хөдөлмөр байхгүй болчихно. Тэгэхээр яг иргэдийн оролцоо байхгүй ш бас байгаад байгаа юмыг үнэлэх үү? Тэрийг нь доктортой байлгахад нь яаж туслах уу гэдэг талаас бид нар доктортой бодлого хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нэг төлөлтийн яг нэг зарчим барьсан доктортой ийм амьдралын хэв хэмжээнд чинь энэ ногоон байгууламжийг бий болгоно. Тэгээд тодорхойг болохоос л асуудал үүсчихдээ. За танд баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн сүүлийн хэсэг буюу дүгнэлт хэсгээ одоо эхлүүлье. Оролцогчд маань, бэлтгэгчд маань дүгнэлтээ хэлэх цаг болсон байна. За 1-р угаас эхлэе гэж бодож байна. За 2-р энэ дээр таны дүгнэлтээ эхлэе сонсъё. За 2-4-р энэ дээр багийн гишүүд, за дараад нь багийн анхлагчид дүгнэлтээ хэлээд явъя. За 2-р энэ дээрээс эхлэе.
За манай багийн зүгээс бол яг иргэдийн оролцоо чухал гэдгийг бид манай баг авч үзэж байна те. За энэ иргэдийн оролцоо яагаад чухал юм бэ гэдэг дээр бол иргэдийн оролцоотойгоор хэрэгжсэн энэ те дэлхийн олон одоо өндөр хөгжилтэй орнууд хэрэгжсэн энэ төслүүдэд 75% нь урт настай байгаа гэдгийг олон улсын судалгаа баталж байгаа. Тэгээ 75% урт настай. За доройтолд өртдөг тий. Доройтолд өртдөг. За дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар бас хаад эдийн засгийн хэмнэлттэй тий. Олон улсын туршлагад иргэдийн оролцоо төрийн зардлыг 30-аас 40%-аар хэмнэсэн гэсэн дэлхийн банкны олон судалгаанууд ингээ гарсан. Тэгэхээр бол ер нь бол энд бол иргэдийн оролцоо чухал байж бид нар тэрийг бол одоо яхаа зөв системтэйгээр цааш нь одоо ингэж авч үргэлжлүүлж явах нь бол одоо туйлын одоо зөв хувилбар юм а гэсэн үүднээс бид манай баг хандаж байна. За нөгөөтэйгээр болохоор зэрэг одоо бид нар тий иргэдэд энэ нөгөө боловсролыг олгосноор тий тэр нөгөө боловсролыг олсноор л иргэд энэ яах юм одоо ногоон байгууламжийн мэдлэгтэй болж тий цаашлаад энийгээ үр ашигтайгаар бид нар зарцуулж эндээ бол одоо маш өгөөчтэйгээр тий ногоон байгууламжийн одоо ач тусыг одоо мэдэрч ингэж амьдрах нэ. За нөгөө хүмүүс болохоор зэрэг ер нь иргэд болохоор зэрэг зарим иргэд бол маш буруу ойлголттой явж байгаа шүү дээ. Жишээлх юм бол энэ мод манай хашаанд ингээд тарих юм бол маш их одоо яадгүй тий өвчлөдгөө. Энэ хэрвээ ингээд тарих юм бол энэ мод ингээд услахгүй бол өвхдгөө. Маш илмэн таарны юмнуудад одоо иргэд өөрсдөө ингэж одоо мэдлэггүйгээсээ бас болж тий энийг одоо ногоон байгууламжийг бас дэмжиж чадахгүй байгаа гэж бас нэг талаасаа харж байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө бол ногоон байгууламжийн одоо энэ ногоон байгууламжийн метр квадратыг нэмэхийн тулд бол ер нь дэлхийн эрүүл мэндийн одоо энэ хамгийн доод үзүүлэлт буюу те за энэ 9-өөс 12 метр квадрат гэсэн байгаа. За энд хүрэхийн тулд бид нэр бүгдээрээ л яах юм мэдлэгтэй л байх хэрэгтэй. Мэдлэгтэй байж оролцож энэ ногоон байгууламжийн ач холбогдлыг мэдэрснээр л бид нэр өнөөдөр энэ метр квадратын дээшлүүд илүү одоо ингэж өөр бүтээлгээр ажиллах нэ л гэж манай багийн зүгээс үзэж байна. За дүгнэлтэд дараагийн мэтгэлцэгч 4-р энэ дэр Анужин. За таны дүгнэлтийг сонсъё 2 минутын хугацааг явуулж хэллээ. Тийм бидний өнөөдрийн мэтгэлцээний хамгийн одоо яг огтлцсон цэг нь бол угаасаа мэдээж ногоон байгууламж байх хэрэгтэй нь маш чухал. Иргэдийн оролцоо бас чухал. Гэхдээ тэр дунд ингээд бас нөгөө талмаа ч гэсэндээ маш олон жишээгээр ингээд өөртөө бас тодорхойлоод гаргачих шиг боллоо. Тэр нь бол энэ ямар ч тохиолдолд дан ганц одоо ямар нэг иргэн ногоон байгууламж бариад ч юм уу эсвэл энэ ч ганцаараа мод тариад ч юм уу эсвэл найзуудаараа нийлж мод тариад энэ ногоон байгууламж хийчихдэггүй маа гэдгийг бол өнөөдрийн Монголын яг бодит байдал бол харуулж байгаа гэж бодож байна. За тэгээ тэрэн дээр бол ямар нөгөө нэг арга хэмжээнүүд авдаг вэ гэдэг талаар ер нь хэдэн бодлогын зөвлөмжүүдийг бол хэлмээр санагдлаа. Ерөнхийдөө түрүүн яригдсан нэг жишээ байсан Германы ногоон байгууламжийн хөтөлбөр энэ бол хуульчлагдсан байдаг улсынхаа хэмжээнд. Тэгээд энэ дээр болохоор юу байдаг вэ гэхээр Берлинд 1 сая гаруй одоо ингээд модыг зөвхөн хотын төсвөөс 8%-ийг нь зарцуулж ингэж нөгөө нэг тарьсан байдаг. Тэгээд тухайн мод тарих болон ногоон байгууламжиндаа зориулсан арсаргаа арчилгааны хөтөлбөр байдаг. Тэр нь болохоор одоо манайхаар бол тий түг шиг юм байгууллага, тогтчил үйлчлэгээний байгууллага нь яг адилхан нөгөө иргэдийнхаа тарьсан мод болон ногоон байгууламжийг тэр чигт нь асарч халамжилж харж одоо ингэж нэг ургуулж тэтгэж яадаг гэсэн үг. Тэгэхээр манад ер нь бол хот дээр ямар төлөвлөлт авдаг вэ гэхлээр дан ганц одоо уур амьсгалаас гадна ийм төрлийн одоо хотын төлөвлөлтийг хийхдээ тухайн улсынхаа хотынхоо насжилтыг нэгдүгээр хардаг. Хоёрдугаарт иргэдийнхээ одоо нөгөө нэг дадал зуршил соёлыг хардаг. Тэгэхээр монголчууд бол ингээд саяхнаас Улаанбаатар хот бол 100 хүрэхгүй жилийн түүхтэй. Тэгэхээр тийм учраас биднэрт бодлогын маш олон зүйлсүүд шаардлагатай байгаа. Тэгээ Монголын бол Улаанбаатарын хувьд бол илүү төрийн оролцоо, илүү төрийн бодлого, илүү хотын төлөвлөлт илүү хэрэгтэй байгаа. Тэр дундаа одоо яг энэ ногоон байгууламжуудаа зөв төлөвлөөд тэрний дагууд нь хөгжүүлээд тэгээ тэдгээр дээрээ эзэнжүүлэх асаргаа арчилгааны хөтөлбөрүүдийг бас нэмэх шаардлагатай байгаа гэж харж байна. За баярлалаа. Одоо багийн ахлагчны дүгнэлтийг сонсъё. За 1-р багийн ахлагчаас яа 1-р энэ дээр. Тэгэхээр ногоон байгууламжийн одоо ногоон байгууламжийг бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал, мөн төрийн бодлого бол үнэхээр чухал. Төрийн бодлого иргэний оролцоо хоёр уялдаж байж өнөөдөр үр дүнтэй ногоон байгууламжийн асуудлыг бид нар ярина. Тэгэхээр ногоон байгууламж яагаад чухал вэ гэхээр та ногоон байгууламжаа хашаанаасаа эхлэе иргэд маань тийм ээ. Хашаандаа эхлэхэд та агаар орчны бохирдлоо бууруулна. Одоо хөрс судлаачдын судалгаагаар бол тийм ээ манай Улаанбаатар хотын хэмжээнд 10-аас 15 жил амьдарсан айл өрхийн хашаанд хамгийн
хамгийн багадаа 5-аас 6 нойлын одоо нөх байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр бид энэ одоо хөрсний бохирдол эвдрэлтэй холбоотойгоор хашаанаасаа эхлээд ногоон байгууламжаа бий болгоход бол биднэрт ямар үр дүн гарах вэ гэхээр эдийн засгийн үр ашигтай болж ирэх юм байна. Агаарын бохирдол буурна, хөрсний бохирдол буурна, үер усны аюул өртгөөс буурлан. За ингэснээрээ одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар бол хашаандаа ногоон байгууламж байгуулсан хүн амын дундах амьсгалын замын өвчлөл 23%-аар буурсан гэдэг юм үзүүлэлт гарч байгаа. Дээрэс нь стрессийн бүхэмд стрессээс үүдэх, дуу шуугаанаас үүдсэн бохирдлын төвшин бол тийм ээ хүн амд үзүүлж байгаа нөлөөлөл нь бол 20-40%-аар буурсан гэдэг юм судалгаа гарч байгаа учраас өнөөдөр энд би бол уриалгах хэлбэртэй одоо дүгнэлтийг хийе гэж бодож байна. Тэгэхээр иргэд маань өнөөдөр ногоон байгууламжийг хийхдээ өнөөдөр хашаанаас эхлэе. За төр маань өнөөдөр хашаанаас нь эхэлж бодлогоо хийя гэдэг юм. Тэгээ өөрөөр хэлбэл түрүү 1-р баг 2-р багийн ахлагч гэсэн тий одоо газар дахин төлөвлөлтөнд орчих уу гэдгээс айгаад тийм ээ одоо тэр ногоон байгууламжийг хийхгүй байна. Тэгвэл иргэдээ энэ таны одоо амьдарч байгаа газар бол дахин төлөвлөлтөнд орохгүй шүү. Тийм учраас та ногоон байгууламжаа айлтгүй хийгээрэй гэдэг энэ мэдлэгээр нь хангаж өгсөн тохиолдолд иргэд чөлөөтэй ажиллах нь. Дээр нь 2-дугаарт нь бол ногоон одоо эдийн засгийг хөгжүүлэх гэж яриад байгаа тийм. Ногоон эдийн засаг дотор хашаан дотроо хэдэн метр квадратт нь ногоон байгууламж байгуулсан тэр хүмүүс тодорхой хэмжээний татаасыг авч тухайн ногоон байгууламжаанд улам сайн нэмэгдүүлэх энэ нөхцөлийг төр бүрдүүлж өгснөөрөө иргэд илүү сайн оролцох нөхцөл бүрдэх юм аа гэж би одоо үзэж байна. За баярлалаа. Дүгнэлтийг хүлээн авлаа. Ингээд дүгнэлтээ сүүлийн мэтгэлцэгч 2 дугааргийн ахлагч Туяа. За 3 дугаар энэ таны дүгнэлтийг сонсъё. За ер нь багууд дөрвөлөө бид дөрвийн хоорондоо ярьсан одоо ануу хэллээ. Яг огтлцол нь бол үнэхээр иргэдийн оролцоо бол чухал юм аа. Гэхдээ оролцуулахад иргэдийн оролцоог хангах тэр суурь дэвсгэр нь бий болсон байх ёстой. За тэгэхээр зэрэг өнөөдрийн бидний нөгөө гаргасан дүрм, гаргасан маш сайхан стандартууд байгаа. Гэхдээ энэ стандартууд хүмүүст хүрээгүй байна. Өөрийнхөө эдгээр газрыг яаж хөгжүүлэх вэ гэдэг стандарт байдаг. Энийг 10,000 төгрөгөөр аваад амны сусны одоо хорооллыг одоо ашиглуулах одоо газрыг яаж ашиглах вэ гэдэг тийм дүрм байдаг. Энэ дүрмийг аваад би ер нь ямар хөө байдлаар хаана байшингаа байж хаана нь одоо ногоон байгууламжаа байгуулах вэ гэдэг ийм стандарт байдаг. Энийг 10,000 төгрөгөөр аваад хэрэглээсэй гэж би хүсэж байна. Хоёрдугаарт нь Улаанбаатар хотын өөрийнх нь масс төлөвлөгөө бий. Энэ масс төлөвлөгөөнд ямар арга хэмжээг хотын зүгээс авах ёстой юм бэ? За эдийн шинжилгээний ажилтнууд нь ямар арга хэмжээ авах ёстой юм бэ гэдгийг бас нарийнтал бичигдсэн байдаг. Яагаад гэвэл бидний тарьсан бидний бий болгосон ногоон байгууламжийг хинжиж авах хэрэгтэй. Бидний бүтээсэн юм маань өөрөө ямар үр дүнд хүргэж байгаа юм бэ гэдэг мэдээлэл нь иргэдэд нь очиж энд нь бас үр дүндээ одоо нэг баярлаад тэрэндээ цаашаа одоо урамшаад ингэ цаашаа явж явах хэрэгтэй ийм байгууламж. За тэгэхээр энэ бий болох чадахгүй байна. Хоёрдугаар ногоон байгууламжуудыг нэр томьёог үдвээс нэлээд тодорхой болгож өгөх хэрэгтэй болчиход байна. Яагаад гэвэл яг бид нар өөр байгалаараа байгаа хэсгээ за өөрсдийнхээ байгуулсан орчноо хайх юм бол бидний ногоон байгууламж Улаанбаатар хот бол нэг хүн бараг 100 м квадрат ногдно. Гэхдээ бидний бий болгож байгаа өөрсдийнхөө байгалаас авч ашигласан газрынхаа зөрүүнд нь хаятай тухтай байгальтайгаа ойрхон байх тэр метр квадрат бол өнөөдөр сайн хэлж байгаа багаас бага. Тэгэхээр зэрэг хотын зүгээс бодож байгаа бодлого, барьж байгаа хөтөлбөрүүд нь ойлгомжтой байж, иргэдтэй уян хатан очиж, тэн дотор үйлчлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүд нь тэнд үйлчлэхэд мэдлэг өгөх гэж байгаа шинжлэх ухааны ажилтнуудынх нь оролцоог нь бий болгох төлөөс одоо хамтарсан арга хэмжээ авахын тулд тэр платформыг бий болгоход нь туслах хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. За бидний зүгээс бол энэ дээр бас саналыг багахаа л гэж бодож байна да. За маш их баярлалаа танд. За ингээд үзэгчдээ энэ 7 хоногийн зөв мэтгэлцээ нэвтрүүлгийн дүгнэлт хэсгээ бид хөндөрлүүлж байна. За нийслэлийн ногоон байгууламжуудын тоог нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоо хамгийн чухал гэсэн сэдвээр бид мэтгэлцлээ. Тэгээд хэрвээ иргэдийн оролцоо хамгийн одоо чухал юм бол юун дээр анхаарах ёстой вэ? Үгүй бол үүнээс илүү чухал зүйлс юу байгаа юм бэ? За мөн хот төлөвлөлт, иргэдийн оролцоо, за мөн одоо энэ зохион байгуулалт талаас анхаарах зүйлс юу байгаа юм бэ гэдэг талаар мэтгэлцэгчд маань за санал мөн гаргалгаануудыг дэвшүүлсэн одоо ийм мэтгэлцээ боллоо. За ингээд өнөөдрийн мэтгэлцээний оролцогчдоо та бүхэнд дахин танилцуулъя. За мэтгэлцээний 1-р эндэрт нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн орчны эрүүл мэнд нөлөөллийн үнэлгээний албаны эрдэм шинжилгээний ажилтан доктор Отхон Бямбийн оюун эрдэнэ оролцлоо. Танд баярлалаа. 2-р эндэрт ургамал судлаач, биологийн багш Балдан Доржийн Баярмаа оролцлоо. Танд баярлалаа. 3-р эндэр New Urbanism компани захирал хот төлөөлөгч Зоригийн Туяа нэвтрүүлэгт оролцлоо. Танд талархлаа. 4-р эндэр Хөгжлийн бодлого төлөвлөлтийн институт төрийн бас байгууллагын захирал хотын удирдлагын мэргэжилтэн Лавгсүрэнгийн Ану Үйжин нэвтрүүлэгт оролцлоо. За ингээд үзэгчдээ зөв мэтгэлцээ нэвтрүүлгийн 7-гийн дугаар өндөрлөж байна. Шинэ 7 хоногт шинэ мэтгэлцэгчтэйгээр бид бүхэн эргэн уулзах болно. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.